Та бүхэнд хувь хүний орлогын албан татврын тайлан гаргаж, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хэрхэн хамрагдах талаар танилцуулъя. Татвар төлөгч та цахим татврын системд өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан нэвтрэн орно. Тайлан засны тайлан тушаах хэсгийг сонгон хувь хүний орлогын албан татврын тайлангийн маягтыг нээнэ. Нэвтрэн орсны дараа хадгалах үйлдэлийг хийх бөгөөд үүний дараа мэдээ цэс рүү орж татвар ногдох орлогын мэдээ буюу 1-р хавсралтыг бүглэнэ. Энэхүү хавсралт нь мэдээ татах боломжтой байх бөгөөд мэдээг татснаар таны цалин хөдөлмөрийн хөлсний мэдээг нийгмийн даатгалын системээс эсвэл танд орлого олгосон байгууллагын 4-р улирлын тайлангаас татна. Үйл ажиллагааны орлогыг цахим төлбөрийн баримтаас, хүүгийн орлогыг банкны 4-р улирлын тайлангаас татна. Мэдээг татсны дараа та мэдээллийг шалган хадгалах товчийг даран дараагийн хавсралтыг бүглэнэ. Зардлын хавсралт буюу ХМ6-гийн 4 хавсралт мэдээнд цалин хөдөлмөрийн орлоготой иргэд маань суудгуулан төлсөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дүнг баруун талд харагдах санамжнаас харан оруулж өгнө. Хэрэв шууд бус орлого хүлээн авсан бол түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дүнг хасаж оруулахыг анхаарна. Үйл ажиллагааны орлоготой холбогдсон гарсан зардлыг 2-аас 35 дахь мөрөнд, хөрөнгийн орлоготой холбогдсон гарсан зардлыг 36-аас 40 мөрөнд тус бүглэнэ. Зардлын мэдээ бүгсний дараа албан татврын хөнгөлөлтийн тооцооллын мэдээ буюу ХМ6-гийн 5-р хавсралтыг бүглэнэ. Цалин хөдөлмөрийн орлоготой иргэд хувь хүний орлогын албан татврын хуулийн 23-ийн 1 заасны дагуу жилийн 240 мянган төгрөг хүртэл төгрөгийг эдэлнэ. Тухайн жишээн дээр маань цалин хөдөлмөрийн хөлс нь 36 саяас дээш учир хөнгөлөгдөх дүн байхгүй. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд жишээ авч байгаа тул тайлангийн 6 дугаар мөрийн дүнд төлбөр төлсөн дүнг оруулж өгснөөр хөнгөлөгдөх татврын дүн тооцоологдно. Үүний дараа үндсэн тайлангийн 27 дугаар мөрийг шалган хадгалах үйлдэлийг хийнэ. Ингэснээр бүрдүүлэх материал засанд хөнгөлөлт чөлөөлтийн нэмэгт товч идэвхжин гарч ирнэ. Тухайн товчин дээр дарснаар сургалтын төлбөр гадаад болон дотоод гэсэн өөр тохирох сонголтыг хийнэ. Бүрдүүлэх материал засанд иргэний үнэлэх болон нийгмийн даатгалын мэдээллийг төрийн мэдээллийн хурц системээс татна. Хүүхдийн төрсний гэрчлэгийг хүүхдийн эргээсийн дугаарыг хийснээр улсын бүртгэлийн мэдээллээс татна. Сургуулийн тодорхойлолтыг мөн хүүхдийн эргээсийн дугаарыг хийснээр гарч ирнэ. Төлбөр төлсөн баримтыг суглааны дугаарыг хийн мөнгөн дүнг оруулж өгснээр гарч ирэх боломжтой. Орлогын их усүрийг мөн хавсгаж өгнө. Бүрдүүлэх материалыг бүрэн бүгэсний дараа тайлангийн баруун талд байрлах хүсэлтийг үнэн зөв бүглэж хадгална. Үүний дараа үндсэн тайлан руу орон мэдээллийг шалгана. Тайлангийн 25 дугаар мөрөнд төлөвлөлт зохих татврын дүн, 30 дугаар мөрөнд буцаан олгох татврын дүн тооцоологдсон байна. Шалгасны дараа хадгалах үйлдэлийг хийнэ. Тайлангаа төгрөг мөнгөөр тайлгнахыг зөвшөөрч чивсэн болно гэдгийг даран илгээх товчийг дарснаар төлөвлөлт зохих татврын дүнтэй бол танд дараах баталгаажуулалт гарч ирнэ. 2 сарын 15-ны өдрийн дотор төлөвлөлт зохих албан татвараа төлж барагдуулснаар та хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах боломжтой болно. Хэрэв татвар төлөгч та 2 сарын 15-ны өдрийн дотор төлөвлөлт зохих албан татварыг төлж барагдуулаагүй бол буцаа олголтод хамрагдах боломжгүй болохыг анхаарна. Тийм гэсэн товчийг дарснаар таны тайлан илгээгдэх болно. Тайлан илгээсний дараа тайлангийн төлөв илгээсэн төлөвт орсон байхыг анхаарна.